За Турк бараа бөөний төв гэж олон удаа сонссны эцэст өөрөө нэг гэрч нүдээр харлаа. За тэгтэл нөгөө гадуур худалдаалагддаг 8 төрлийн өвчний ханд гэж нэрлэгддэг хар үрийн тоос. За мөн нөгөө эрчүүдийн 2 дахь зүрх гэгддэг. За төрөв булчирхай ханд бэлдмэл чинь энд ерөөсөө 30 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг юм байна. За дээрэс нь энд бас онцлог гэвэл уушигны цай байна 10 мянган төгрөгийн үнэтэй юм байна. За энэ миний барьсан байгаа хоёр юм энэ их хэрэгтэй. Одоо сүүлийн үед халцралт өсвөнэлт гэдэг ихсэн байгаа энэ үед бол за энэ ерөөсөө 6 мянган төгрөгийн үнэтэйгээр ийм могоон тос зарагддаг юм байна. За дээрээс нөгөө нэг хоёнгийн асуудлыг чинь шийдэх юм гавар хүртэл байна. За ингээд нөгөө хүрээд ирсэн чинь энэ дэлгүүрт ерөөсөй байхгүй юм алга өргөжлүүлээ бүгдээрээ бас хамтдаа ямар бүтээгдэхүүнүүд байна гэдгийг харъя. За хаалгаар дөнгөж оронгууд эрүүл мэндийн бэлтгэл болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд угтаж байна. За үргэлжлүүлээ Турк улсаас оруулж ирсэн хэвс хэвсэнцрүүд бөөний үнээр худалдаалагдаж байгаа юм байна. За ерөөсөө нэг хэвс бол хамгийн доод нь 100 мянган төгрөгнөөс дээш үнэтэй байна. За мөн таны гэрт хэрэгтэй олон төрлийн сав суулга, Туркийн үндэсний цайны аягны иж бүрдэл, Омс брендийн наалддаггүй боржин чулуун, жигнүүр болон битүү чанагчтай иж бүрдлүүд зах зээлийн хамгийн доод үнээр зарагддаг юм байна. За 28-та жигнүүр гэхэд чинь ерөөсөө коморо 250 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдж байна. Мөн дээрэс нь турк цайг бол та бүхэн мэдэх байх. Бүх төрлийн турк цай бол энэ дэлгүүрт байна. За хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг ч гэсэн ирээд нэг дороо судалдаа авах боломжтой юм байна. За цаашлаад үзэх юм бол гадуур хувцсны тасаг харагдана. За энэхүү тасагт бол булган захтай болон кашмирын болтонууд ерөөсөө 350 мянган төгрөгийн үнэтэйгээр зарагдж байна. За мөн хавар намар болон 100 өмсгөл тохиромжтой бие дэвтэйхэн материал сайтай гадуур хувцс, хүүхдийн плаж, спорт хувцснууд бүгд бөөний үнээр зарагддаг гэдгээрээ онцлогтой байна. За ингээд та өөрөө ирээд нэг дороос Турк улсаас оруулж ирсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. За өөр нэгэн онцлог мэдээлэл нь хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдтэй хамтран ажиллахад нээлттэй гэж байна шүү. За ингээд ирээд үзвэл нүд хужирлах маш олон бараа энд худалдаалагддаг юм байна. За одоо хамгийн гол мэдээлэл шүү. Хаягийн хувьд салбар 1 нь гандангийн хой тал байрлалтай ардын оршин худалдааны төвийн 4 давхурт, за мөн дараагийн худалдааны төвийн баруун тал байрлалтай гар утасны худалдаа үйлчлэгээ гэсэн 3 давхар барилга байгаа. За энэний 3 давхар тус байрлаж байна. Ингээд та турк барааг олон төрлийн барааг нэг дороос авахыг хүсвэл турк бараа бөөний төвийг зарж ирээрэй.